Герман технологийн хийт бетоныг Монгол үйлдвэрлэдэг боллоо. Барилгын салбарын үйлдвэрлэлд орчин үеийн твшилтэт техник технологиг нэвтрүүлсэн хийт бетон үйлдвэрийг Монголын алт компани Германы Topferg Group-ийн HESA системийн технологиор барьж байгуулан Mac Euro блок бүтээгдэхүүн гаргаж байна. Өнгөрсөн 5 дугаар сард бүтээгдэхүүнийхээ дээжийг авсан хийт бетон үйлдвэр өнөөдөр аль биесээр үйл ажиллагаагаа нийлээ. 150 хүний ажлын байр бий болгосон энэ үйлдвэр барилгын салбарт хэрэглэж байгаа чанарын шаардлага хангаагүй хөөсөн бетон, тоосго зэрэг ханийн дүүргэгч материалуудыг орлоно. Түүнчлэн олон улсын стандартад нийцсэн хүний хөдөлмөр хөнгөвчлсөн дулааны алдагдaltaгүй эрчим хүчний хэмнэлттэй шин дэвшилтэт ханы материалыг үйлдвэрлэх юм. Энэхүү шин цагийн бүтээн байгуулалт болж байгаа Европлог нэрийн бүтээгдэхүүн гаргах хийт бетоны үйлдвэрийн хүндэтгэлийн нээлтийн тууцыг хаажил нөхөмийн эрдэмтэд ноёта бүгдээс хүсэж байна. Бид нар энэ Германаас энэ үйлдвэрийн юуг оруулж ихтэй 100 одоо энэ технологийн 100 болон энэ юмнуудыг бүгдийг одоо Монголын нөхцөлд тааруулаад одоо Европод газар ажилтдаг бол энд нүүрсээр ажилтгаар ингэж тохируулж авчирч байна. Тоног төхөөрөмжийн одоо процессын тохиргоо гэхэд одоо яг Монгол түүхий эднэд тааруулж ийм чанартай бүтээгдэхүүн гаргах юмнуудыг энэ авчирсан технологи маань илүүсэн технологи маань өнөөдөр одоо бага түүхий дээр их одоо бүтээн байгуулалтыг би хийж чадхаар ийм одоо давуу талтай. Монголын одоо барилга барих цаг байдал нь өөрөө айгүй богинохон байдаг. Түүнд бол энэ барилгын материалаар тохирсон богино хугацаанд одоо маш их хэмжээний өндөр чадамжтай одоо хурдтай барилгыг барих тийм боломжтой үе технологи. Хоногт 900 м3, жилд 270 мянган м3 хийт бетон хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр бүрэн автоматжжээ. Бүтээгдэхүүнээс гарсан хаягдлаа дахин бүтээгдэхүүн болгох дамжлагтай тул үйлдвэрээс хаягдал гардаггүй байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явагддаг байна. 5 минут тутамд 6 м3 хавтан үйлдвэрлэдэг энэ үйлдвэр дотоодын хийм бетоны хэрэгцээг одоогийн хүчин чадлаар 60-70% хангах бол цаашид хүчин чадлаа нэмэгдүүлж 100% хүргэх түвшинд бүтээгдэхүүн нийлүүлэх юм байна. Дараагийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гаргах юм дээр бол дээврийн арматуртай дээврийн хэсэг байна. За мөн одоо цонх болон хаалганы одоо хүчтгсэн энэ даацын блокуудыг бас хийх болцоотой. Ер нь одоо барилгын одоо шалыгч бас хийх болцоотой. Энийг бол бүгдийг одоо энэ үйлдвэрийн өргөтгөлд бол тооцсон байна. Экспортын зорилготой. За ер нь экспортын гэхээсээ илүү одоо Монгол улсынхаа дотоодын хэрэгцээг хангах гол зорилготой. Ялангуяа одоо Төв аймгийн дарга Японы 3 архитектор урьдчилсан байна. Эдгээр Төв аймгийн хот төлөлтийг одоо шинжлэх асуудал. Ялангуяа дэд үтсэнд байгаа сумдуудыг бас орон сууцчлуулах ийм хөтөлбөрийг одоо бид нарт бас ирээ явж байгаа. Ингэснээр цаашаага зөвхөн Төв аймаг биш, бусад аймагуд мөн Улаанбаатар энэ чиглэл рүү одоо өргөжж хөгжих учраас ер нь дотоодынхаа хэрэгцээг хангаал таарах багт. Монгол улс ер нь жилдээ 650 мянган метр куб бетонын блок гаднаас импортлдог. Бид нар дотооддоо үйлдвэрлэж байгаа энэ бетонын блокороо бол гадны импортоо орлуулах ерөнхий боломж бол ер нь бүрдэж эхэлж байна гэсэн үг. Эцсийн дүндээ Монголын хэрэглэгчдэд ард иргэдэд очиж байгаа байр орон сууцны үн хямдрах, ялангуяа үнэн алстаа бол тогтворч ийм эерэг одоо нөлөөтэй. Нөгөө талаас бас чанарын талаас энэ евро стандартын бүтээгдэхүүн гарч байгаа учраас ийм одоо барилгын материалаар мэдээж барьж байгаа барилгууд бол бат бих байна. Нөгөө талаас энэ нь одоо чанарын шаардлагыг хангана гэсэн үг. Энэ үйлдвэрийг барих яриа хэлэлцээ удаан хугацаанд үргэлжилсэний эцэст өнгөрсөн онд үйлдвэрээ барьж эхэлжээ. Нийт 58 сая $50 хөрөнгөөр байгуулсан үйлдвэр зардлаа 4 жилд нөхөхөөр тооцсон байна. Улсаас ямар ч зээл дэмжлэг аваагүй дотоодын болон гадны банкны зээлээр босгожээ. Монгол улс барилгын материалаа дотооддоо бүрэн үйлдвэрлэж байсан туршлагатай. За эргээд энэ чадвараас сэргээхэд хувийн хвшлийнхэн өөрийн хүч бололцоогоо дайчлан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэр төрлийг нэмэгдүүлсээр байна. Гагцгүй аж үйлдвэрчсэн эдийн засгийн бодлогын түвшинд хувийн хвшлээ төрөн дэмжихэд саад бэрхшээл үүсэхгүй байх тогтолцоо одоогоор төлөвшөөгүй байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тал талын дэмжлэг хэрэгтэй. Ялангуяа төрийн дэмжлэг их чухал хэрэгтэй байна. Төр хөрөнгө санхүүгээр дэмжиж чаддгүй маа гэхэд өөрийн бодлогоороо дэмжих хэрэгтэй байгаа. Өөр нэгэн чухал дэмжлэг бий. Энэ үхээр төрөөс гарч байгаа шийдвэрүүд
цагаа олж, зөв гарч, эзнээ олж, шуурхаа гарч явах хэрэгтэй. Дэмжиж чаддгүй маа гэхэд саад бүтээй бол гэдэг зарчим бол төрийн маш том дэмжлэг байдаг. Энэ дэмжлэгийг Монголын төр засаг, төрийн албатууд дор өрнөөс сайн хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Монголд үйлдвэрлэл дахин хөгжих энэ цаг үед дэлхийд шалгарсан стандарт техник технологиг дэмжин хөгжүүлэхэд хувийн хвшил нь анхаарч үүний төлөө төрн дэмжиж шаардлагач өндөр тавьдаг ба хамтын ажиллагаа чухал ажээ.